Нэртэй гэдгээ ерөөсөө мэддэггүй юм бах та. За одоо юу гэж худлаа хэлэх нь сонсъё. Байна. Эхнэр нэн. Хаана явна? Ажлаа тараад гэрлүүгээ машинтайгаа ирж ирсэн юм уу? Тэгсэн чи яасан? Төгжирцэн үү? Машин дотор байгаа мó? За миний хөш машинтаа байгаа юм бол нэг сигналт та. Сонсъё үний юм удлаа мó? Сигнал таач ой. За тэр чи ингээ баригдаж байгаа үстэй чи. Үннээ хэлэлтэй хаана байгаа юм? Ажлынхаа газрын залуучуудтай хоолнд орж байгаа мó? Хүүхнүүд байна да цаанчаа. Хоолой ч айгүй гоё тослог дуурайд байна шүү дээ. Тэг ирчүүлтэй авахтаа миний хөшин чи айгүй назгаа ярьдэн шүү дээ. За ингээ үнэ хэлж заа ёо. За чи тэгвэл одоо гоё би чамд хайртай гэж чарлаад хэлчих чанга. Яа тэ их нэртэй хэлж байгаа юм чинь тий. За битгий шивнээ даграач. За баярлалаа. За одоо бос зогсож байгаад ажлынхаа газрын хүүхнүүд рүү хуруугаараа чичиж байгаад манай ажлын газрын хүүхнүүд бүгдээрээ шулмас гэлж. За чи битгий цонхон дээр очиж хэлээд л да чи. Цаана нь машины дуу бүдэг сонсогдоод байна шүү дээ. За очиж жоод хэлээд. За хэл. За баярлалаа. Одоо танай ажлын газрын хүүхнүүд чамд хандарнаа гонж заа ёо. За одоо манай эхнэр энэ хорвогийн хамгийн сайхан хүүхэн гэлж. За баярлалаа. За одоо босоод пижака авч өмсөд хүрээдэр. Чи пижака тайлцсан л байна шүү дээ тий. Булчингаа гайхуулаад дан цамцтай сууж шүү дээ тий. Наад хоол амчиж хүчи язаагаад булчингаа шангалчаад. Тий. За өмсч наатаа өмсөд. За наанасаа босоод яв. Зүйтэй. Чи яагаад эргэж хараад байгаа юм бэ чи? Хүзүүний чи яс тар гэдээ дуурайд байна шүү дээ. За чигээрээ яв. За одоо шатаараа буу. Зөв цуураа тад яг шатаар бууж байгаа чимээ мөн байна. За хүрээдэр хайр. Ундрама яас гэж юм бэ миний хайраа. Чи ямар их харддаг юм бэ найзгаа? Болилт он чи. Арай дэндүү хардж штэ эн чи. Хүнд 3 илүү юм байдаг гэж байгаа штэ. Олгоо, сүүдэр, харгуур илүү байдаг гэж байгаа шүү. Чамд бараг 2 3 нь байх шиг байх шүү. Болилт чи намайг арай хитрхи хардж штэ чи. Байгууллагын дарга ингээд энэ дээр гараад хурл хийгээд юм хэлэхэд тэнд дотроос ажилч дундаас нэг юм хайртай гэж орлох юм. Дарга энэ хэм бэ гэж тарах юм. Хайртай гэж орлох юм. Энэ хин хайр зарлаад байна гэд ингээд байна штэ чи. Болилт ундраа найз нь гуйж тэгвэл автобусны кондуктор одоо мэддэг утсан. За нөгөө солиот ороод ирлээ гэж. Автобусанд ороод зүгээр юм ярьж байгаа. Гэт энэ автобусанд байгаа хүүхнүүд царай муутай миний хань хойрхон гэж одоо. Бүх хүүхнүүд над руу муухай харж штэ энэ чинь. Найз нь чамд хайртай штэ. Тэгээ гудамжинд явж байгаа бол машины дуу чимээ сонсох гэж би автобус дагж гүйж байгаад гараа авчулсан автобусанд. Яасан гэсэн юм бэ энэ чинь? За намайг битээ ингэж л тань чи. За одоо хоёулаа. Тэгэл бэжинд ажлынхантайгаа бүгдээрээ амарсан. Зоо парк үзэж гин гэдэг ах чинь заавал Арслангийн дуу сонсох гээл. Би Арслангийн дуу хайж явж байгаад арай амтнд идүүлчихээгөө гэсэн. Битээ ингэж үл та ундраа. За хоёулаа одоо гэртээ орё. Ундраа гэртээ орё гэснээс нөгөө лавга хин хоёр хүлээж байгаа аси хоёр. Яах ч байгаа. Бид гурав өнөөдөр яг амралтын өдөр байна да нэг айлын 3 2 хүн гуруула сууж ягаад нэг халбах пиу гэсэн бохоггүй. Хизээ нэг та гурав баард орчоод халбгаар нь ингээ угаа суучилаа. Шалгадаад уудаг үстэй. Би зүүрлж хэлж штэ. Пиавдж байгаа дэрийг бол муухай үстэй. Халбах пиугаа түрээдэрээ. Айгуу гой сонсгож байгаа үстэй. Үгүй баг гэсэн үг байхгүй. Явуулахгүй чамайг заяа. Ундраа гуйжтэй ганцхан цаг нөгөө чи хүлээж байгаа штэ ундраа. Нөхрийгөө ганцхан цаг явуулчих. Явуулахгүй арай. Ундраа гуйжтэй. Үгүй. Ганцхан цаг штэ ундраа. Хөөе. Нас ганцхан цаг яваад ирэл та ундраа. Гуйжтэй. Болооч чи. Чи намайг өрөөдөлтөө гудамжид нөхөр чинь уйллаа штэ ундраа гуйжтэй. Ганцхан цаг штэ ундраа. Болооч чи. Нас гуйжтэй ундраа нөхөр амар өрөвдмөр гуйжтэй ундраа. Гуйжтэй чи нөхрийгөө өрөвдөлтөө ундраа. Нас гуйжтэй ундраа. Чи байна ганцхан цаг яваад ирэл та ундраа чи найзгаа өрөвдөлтөө харалтай. Залуу хүн байж өвгөн суулттай харалтай чи. Нас ганцхан цаг яваад ирэл та ундраа тэхүү. Би найзуудад тэгсэн. За та нар байж гараа. Найз нь авгагаа зогцуулж түрээдэр гэсэн намайг авгаадаа бацуулчих гэж бодсон штэ ундраа. Чи намайг үнэн бацчих штэ ундраа тийм биз дээ. Би нэрээ чиний хурууны завсар байна уугүй юу нэрээ. Чи намайг амар бацчих ундраа тэхүү найз нь гуйч тэхүү. Ганцхан цаг яваад ирэл та ундраа. Аав минь хэлдэг байсан. Боё амьдрал чамд хилээд өгнө ямар байдгийг гэд би тэгэд амьдрал гэл нэг юм том юм орж ирэл хэлэх юм баг чи авгаа хилээд өгдөг юм байна ундраа. Нас ганцхан цаг яваад ирэл та ундраа тэхүү. Үгүй. Ганцхан цаг штэ ундраа гуйчтэй ундраа. Ганцхан цаг ундраа. Чи болооч. Ундраа ганцхан цаг ундраа. Чи ямар амар
харж байгаа зүгээр. За суух юм уу яах юм гэж гуугаа үзтээ. Чи тэр үед миний араас боё гэж гүйдэг байсан биз дээ. Би тэгэл тэгсэн. За бодчихээ сууя гэл тэгэл суугаад бацуулчлаа штэ өндрөөж. Яаж бацна гэж мэдгэвдээ чамайг тийм биз дээ өндрөө. Анхрах тийм 2 салаг эцэгтэй охин ороод ирсэн. Тэгэл суусан хитэн жилийн дараа өсөө овоодод бацаад ихтэй биз дээ чи нөө. Өндрөө гүйчтэй ганцхан цаг өндрөө. За яг хуу танаа тэр асил тавгаа хоёр чинь дээрээ чинь цэвэрлж өгөөд хоолыг чинь хийж өгөөд хүүхдийг чинь гаргаж өгөөд байж гэвэл одоо юу? За хүүхдээс бусдыг чадна. Өндрөө яах вэ? Ганцхан цаг шүү дээ. Өндрөө хоёр найзтай. За юу чи? Өндрөө гүйчтэй ганцхан цаг явж ирэл дээ өндрөө. Өндрөө ганцхан цаг шүү дээ нөхөрдөө ганцхан цаг өгчөлдөө өндрөө. Өндрөө. За яаса. Чөлөөг авсан уу? Авсангүй. Яав гэж хэлсэн үү? Гүй тэгсэнгүү цаадах чинь. Сая харахад ингэж хэлсэн шүү. Айгу сул хэлсэн. Зайл. Тэгээ яваад гол зайл гэсний зоргоор чи зайлдаг хин бэ гэдээ уурлаа ш цаадах чинь. Цаадах чинь бүр ингэдэг нүүр нь улааж ирээд нүдэнд нь нулимс дүүрж ирээд зайл гэдээ орилдог байхгүй. Тэгэхэд найзнууд найдвартай 2 хоногийн визтэй байхгүй юу? Би дараа нь чи зайлгүй үстэй. Чи зайлгүй. Тэгээ би зайлдаа тэрлэг ордог байхгүй юу? Тэр одоо яах юм бэ? Одоо тааштай сул хэлчихээ. Нөө асирч ш. Та настай яагаад шинэ нүрийн зуул хийж байгаад одоо ингэж ирээсээ өөрөөрөө яриач. Яасан бэ? Юу болсон бэ? Юу болох вэ? Цаадах чи явуулахгүй байна. Гөө тэгээ одоо шууд уурын хүргээл тэгэл шууд Чи өөрөөрөө яриач. Зайлтгийг юм уу? Гүй. За өөртөө явуулахгүй. Яаж өнөөдөр нэг сайхан амралтын өдөр шүү дээ. Бүгдээрээ нэг сайхан сууж агаад халбаг пяа уучаал ирээ л та бүгдээрээ. Цаач намайг нэг уурлаад нэг хөөдөг байхгүй. Тэгвэл найзны чөлөөтөө сууж байгаа эртгээ арчиж шүү. Хөөш тавга ингийн. Хөөш. Би гэрт ороод заяа. Авахаас цөрөө тэрүүлүүдий заяа. Ямар нэгэн шалтгаан гарна шүү дээ. Амьдрал баян юм чи тэм биз дээ. Шалтгаан оллоо, хэрүүд оллоо, хөөлөө. Найс гараад ирээ. Хэрвээ бүжрэхгүй бол хоёр ороод ирээ. Араач орно заяа. Зүгээр хоёр цаг ороод ирээ. Орж ирээ шүү дээ. Би заавал шалтгаан олноо. Згмээргүй юм аа ундраа. Чи тэгээ зүгээр л зайлгч л ороод ирсэн юм уу? Тийм ээ. Би гадаа хүмүүс хараад ах чи яаж би хүмүүсийг харж ихтэн. Заа тэгээ зогсож явах юм. Гэртээ байсан бол гоё урамтай майжхгүй юу? Ингэж яа. Йоо ямар амар юм бэ? Ундраа чи нэрээ арай дэндүү хартай шүү. Харин тийм ээ. Үгүй тийхгүй яах юм бэ? Миний нөхрийг жоохон октод тэргүүлж ягаад аваад суучвал би яах юм? Ухаан зарах хэрэгтэй байдаг байхгүй юу да. Би бол нөхрийгөө ерөөсө харддаггүй штэ. Бүтэн хоногор яваад ирсэн чи юу ч хэлдэггүй. Энэ ямар тэнэг хүүхэн бэ? Яасан бэ? Юу гэсэн үг юм? Эр нөхөр нь гэртээ ирж чанахгүй нэг хоноо гэдэг чинь гэнт хэрэг заа юу? За яшгаа. Үгүй одоо бүр хуулийн заалтанд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эр нөхөр нь гэртээ ирж чанахгүй нэг хонсон бол 266-гийн Б 3 жил хорих ял. Юм бэ? Зүгээр юм биш үү? Үгүй одоо бүр 2 хонох юм бол 6 жил гээд үржүүлээ явчих хэрэгтэй. Үгүй хин нэг айлчиж нэг хонцгол 3 жил аваа явахыг бодох юм. Үгүй тэгэхээр хүнтэй суухан олдох уу? Олноо, зөндөө олно. Бүш, ундраа. Миний өгшин зарим юм дээр жоохон тайван байж л та. Юу юуны тухайн түрээгүй бити ингээл халтаад идэх үү? Бүш, надад нэг юм арга байна. Ирчүүд ч юм байна штэ, тэ. Заавалчгүй зайл гэж хэлүүлэх гээд байдаг аахгүй яаш өрөөд. Зүгээр маш. Гэт бата. Ундраа, ганцхан удаа штэ. Би төвчгүй баха. Би бол төвчин. За яг би ганцхан цаг төвчин заяа. Бүр байж маа санагдаад байвал өөрийгөө байж чадчих. Бүрэн шүү. Хоёр чинь. Хаалгууд яасан удаа тайлтгий. Уучлаарай сонссонгүй. Чихээхвач. За. Баяри. Зүгээрээ. Хоол мооло хийсэн юм уу хийгээгүй юм уу? Найз нь хоолоо хийчихсэн. Ямар хоол хийсэн? Чинийхээ идэх дуртай 2 дугаар хоолыг. Шүлтөө хоол хийхгүй яасан чи? Шүлтөө хоол хийхгүй яасан бэ чи? Би шүлтөө хоол идмээр байна заяа. Шүлтөө хоол би идмээр байна за. Би яг чамайг ингэж ууралж магадгүйгээд бас шүлтөө хоол хийсэн шүү дээ. Ямар их хоол хийсэн? Шалмада угаасан юм уу? Угаагаагүй юм уу? Найз нь өнөөдөр шалаа бүр 3 удаа угаацсан шүү дээ. 3 удаа? Тий. Чи савн бок яаж авч ийн? Өнөөдөр ямар үнэтэй байгаа вэ юм хаа? Чи савн бок үрээдэгтэй юу? 3 угаахтай юу чи? Нэг угааж олдгүй юм 3 угаахтай юу чи савн бокоор? Үгүй. Эхлээд би савн бокоор угаачаа сүүлийн хоёрын чихтэй цэвэрлэгээ хийсэн байхгүй юу?
гурав нь ер нь юу ярьж байгаа юм гэр орондоо чилчээд. Хов яриа. Ховд ярьж байгаас та гурав. Ховд ярьж байгаа байхгүй юу? Тэгэд бид нар хань ижлийнхаа тухай, амьдралын тухай ярьдаг заа юу? Та нар хов ярьж байгаа байхгүй юу? Үгүй ээ. Бид гурав бас эр нөхрүүдээ яаж аятайхаа авч явах уу талаар ярилцсан. Хоёр татаад яриад үсэн байна. Ундрмаа. Би өнөөдөр цалингаа аваад өөрийнхөө төрсөн ээжид бүх мөнгө өгсөн шүү. Ашгүйтэй сайн байна. Ахиад өгөөрэй. Өөрийнхөө төрсөн ээжид. Тийм. Танаа ээжид өгч чадахгүй. За юу? Зүгээрээ. Манай ээж тэтгэврийнхаа мөнгөөр амьдрчих нь харин танаа ээж хэцүү амьдралтай шүү дээ. Энэ ундрмаа. Энэ гэрээр. Сони юу байна? Тайм байгаа. Гэрт хүмүүс авч